Монгол ардын аман хууч яриа. Нөхрөө явсан хойгуур үлдээсэн улаан чулууг нь шүдэрээ хэлтэлж үзтэл. Эрт үед юм гэдэг. Ганц охинтой эмгэн өвгөн хоёр ганц гэрээр амьдардаг байжээ. Охин нь холын хошуунд бэр болон одсон тул хоёулахнаа үлдэн амьдарч байлаа. Өвгөн нэгэн өдөр хониндоо явж ирээд хээрээс сонин час улаан чулуу оллоо гэж эмгэндээ хэлээд тулганыхаа хажууд тавиад орхиж. Эмгэн нь өдөржин ганцаар байх тул ойдож өнөөх чулууг сонирхон эргүүлж тойруулж үзэж угаад хэлтлээд үзтэл амархан хагарч бүрч гайхан жаахан хэсгийг шүдэрээ ахин хэлтэлж үзтэл ёр бусын сайхан амттай эд байжээ. Эмгэн амтанд нь болоод бүгдийг идэж орхисон гэдэг. Гэтэл үд өнгөрөөд өөрийн мэдрэлгүй асар их махсаж юу ч хамаагүй идмээр санагдаж байсан хоньны махнасаа идээд ч махсаа нь гарахгүй байж. Нэлээд хугацаанд их хэцүү байсаар сүүлдээ өвгнөө барьж идэж орхисон гинэ. Түүнээс хойш нутаг нугын явуулын хэд хэдэн хүнийг барьж идсэн тул нутгийн айлууд цөм холдож нүүсээр нутаг дээрээ ганц гэрээр үлдэжээ. Энэ тухай сураг чимээ охинд нь хүрч охин нь ч итгэсэнгүйгээр үл баран ихтэйгээ уулзсан үнэн худлыг мэдгсэн гэж нөхрөө ятгаж. Нөхөр нь ч явуулахгүй гэж их зууралдсан боловч охин нь заавал уулзна гэж зөрсөн тул нөхөр нь арга буюу зөвшөөрч холын замд хэрэглэх хоол унд зэхэж хамгийн сайн морио хэд хоног сойж хөнгөрөөгөөд эхнэрээ мардуулахдаа өдөржим шахан билүүцсэн урт чинжаал гаргаж өгөөд за чи минь ижитгийн уулзаад ирдэ. Эх чин золгохдоо ирүүнээс чинь барьж үзэх бивэ. Тэгвэл гин алдуулж угаад хурдхан мордоод зүхтаарай. Зогсчл болохгүй шүү гэж захиж гинэм. Охин нь олон хоног явж нутагтаа хүрвэл ганц ч айл амтэн таарлцсангүй явсаар гэрийн бараа харжээ. Холоос ирж явааг нь харсан эх нь гэрээсээ гарч ирэн тосоод охиноо ирлээ гэж баярлсанчгүй золгохдоо үнэхээр ирүүнээс нь барьж үзээд сайхан болж гэд гэртээ орж суудал засч суулгаад ижийн гарч аргал түлээ хормойлж ирээ. Сайхан цай чанж хоолхий гэд гарч одов гинэ. Охиныг орж ирэхдээ зэрэгцэн гэрээс өмхий үнэр авдрын араас үнэртсээр байсанд охин авдрынхаа араар өнгөж харвал дутуу мүлжсэн хүний олон яс сэрэж харагджээ. Охин ухсхийн гарч гүн мориндоо хүрч нөхрийнхөө өгсөн юмар мориныхоо хөлийг тушсан цулбуур суранд хүргэх төдийд цулбуур нь даавуу мэт тасар татагдав. Охин мориндоо өсрөн мордоод даврих төдийд морин тоос татуулан хурдлаа. Гэрээсээ нилээд холдоод мориныхоо давхил дунд эргэн харвал их нь ард нь ирчихсэн морийг харивгүй гүйцэн алдан гараараа мориныхын сүүлэнд хүрэн алдан хөөж байв гин. Охин морио сайн ташуурдаад улам хурдлав. Нилээд давхисны эцэст араас нь их нь хайрын сайхан шинэ мах гэж хашгирсаар үлдсэн гэдэг. Ийм домог бодит явдлаас үүссэн гэдэг шүү. Домгийн тайлал нь өвгөн хөдөөнөөс олж ирсэн улаан өнгөтэй жижигхэн чулуу нь үнэндээ хүн тавьдаг газрын ойроос олсон хатаж чулуужсан хүний элэг байсан юм гэнвэлээ. Мөн охины хадам эцэг нь ээжийнхэн тухай сургадуулаад бэр охиноо хизээ нэгэн цагт ээжийнхээ тухай сонсч мэдээд очиж үзнэ гэж зүтгэнэ гэдгийг зөнгөөрөө мэдэрч гунжин тэмээг
3 жил сойж бэлдээд явхад нь унуулж явуулаад сайн сойлго авсан тэмээний ачаар ам гарч тэр цагаас хойш 3 жил сойсон гунжин тэмээ чөтгөрт гүйцэтгэхээргүй хурдан болдгоо гэсэн аман хууч яриач гарсан гэдэг. Энэхүү домгийн өөр нэгэн хувилбар мөн байдаг. Ээж нь биш, охин нь хүний махан хүнстэн болж, ээж нь холын бэр болсон охиныхоо тухай аимшигт мэдээг сонсож нүдээр үзэхээр өөрөө морддог. 3 жил сойсон ингэн тэмээ унж очдог гэдэг. Охин нь ээжийнхээ ирвэг илэх шиг санагдаж гэртээ үлдээгээд гарч тэмээг нь тушж орхисон байдаг. Ээж нь ингээ унаж зугтахт нь араас нь гүйцэн алдаж явуулахдаа "Эш чаавас шар уургийг хөгж өссөн юмсан шар чүмгийн таш чадсангүй хайр юм" гэж байсан гэдэг. Хүний элэг идсэн хүн амтанд нь ордог гэдэг домогч гэхүү, үлгэрч гэхүү яриа түүх байдаг билээ. Охин нь нөхрөө жинд яваад ирэхэд амттай юм захиж гин. Дуусаад дахиад л нэхэж гин. Нөхөр нь байнга нэхэд бахаар нь ундууцч дараа жил л жинд явахтаа олж ирээ. Одоо олдох аргагүй хөө. Хүний элэг гэж хэлсэн гэдэг. Энэ явдлаас хойш хүний элэг идсэн хүн амтанд нь ордог гэсэн хууч яриа монголчуудын дунд яригдсаар ирсэн билээ.